Хөтөлбөр таанд удагч тавханд баярлалаа. За би хэдхэн хором юм нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгээр Бан Ки Муны за Монгол Улс нэгдсэн улсын байгууллагад хэлсэн түүх 55 жилийн ог тохиолдлын илгээсэн мэндчилгээг уншиж танилцуулсан байгаа. За энэ дурддагдсан зүйл бол тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улс бас нэгдэж чадсан гэдэг ийм талархал байсан. За энэ ер нь тогтвортой хөгжил гэж юу юм бэ гэдэг талаарх мэдээллийг бид иргэддээ өгөхүүднээс студидтэй статистик эрдэм шинжилгээ арга зүйн газрын ахлах статистикч оюун жаргалыг өргөсөн байгаа. Ингээд урилгыг хүлээж хүрэлцээрсэн танд их баярлалаа. Би сая бас дурдлаа тийм ээ. Ер нь тогтвортой хөгжил гэж юу юм бэ? Иргэд маань энэ талаар ер нь хэрэг мэдлэг мэдээлэлтэй байгаа. Та бас энэ талаар мэдээлэх үгүй юу? За. Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За тогтвортой хөгжлийн зорилт нь бол 2000-аас 2015 онд хэрэгжсэн мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл байгаа юм. Тэгээд 2012 онд нүүбийн дэд хэмжээний чуулга уулзалт болоод энд одоо улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцож энэ тогтвортой хөгжлийн зорилтыг одоо хэрэгжүүлэх анхны санаачлага бол бий болсон байгаа. За яагаад энийг үргэлжлүүлсэн бэ гэхлээр ер нь улс орнууд дэлхийн нийтээрээ ямар нэгэн зорилт тавьж өмнөө одоо тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэх юм бол илүү үр дүнд хүрэх юм байна. Дээрээс нь бид нар бас мянганы хөгжлийн зорилтоос хэрэгжүүлж чадаагүй одоо үлдсэн зүйлсүүд байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бол энэ тогтвортой хөгжлийн зорилтыг бол шинээр санаачилж гаргасан байнамаа. За энэ тогтвортой хөгжлийн зорилтын онцлог нь гэвэл ер нь нэгдмэл нэг зүйл рүү чиглэсэн. За тэгээ харилцан хамааралтай. Тэгээ энэ тогтвортой хөгжилд бол хамаарахгүй хүн, байгууллага, улс орон гэж байхгүй. Ийм одоо нэгдмэл ийм зүйл рүү чиглэсэн зорилго байгаа. За өмнө нь мянганы хөгжлийн зорилт маань өөрөө бол нийгмийн тал руу илүү анхаарсан, нийгмийн үзүүлэлтүүд илүү их байсан бол энэ тогтвортой хөгжлийн зорилт маань эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван тулгууртай ийм том зорилт байгаа юм. Тийм учраас мянганы хөгжлийн зорилт өмнө нь бол 9 зорилт, 24 үзүүлэлт 24 зорилт 67 одоо үзүүлэлттэй байсан бол манай энэ тогтвортой хөгжлийн зорилт бол 17 зорилго 169 зорилт за үүнийг одоо хэрэгжилтийн үнэлэх шалгуур 241 үзүүлэлт ийм том хөтөлбөр байгаамаа. Тэгэхээр мянганы хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил гэх юм бол бид ядуурлыг бас тодорхой хэмжээнд бууруулж чадсан, ажлуудыг багасгах чадсан гэсэн ийм тоон үзүүлэлт гарч ирсэн бол за тогтвортой хөгжлийн зорилтод бид байгаль орчин эдийн засаг дээр их анхаарах хэрэгтэй гэдэг зүйл болж байгаа. За тэгвэл статистикийн байгууллага мянганы одоо тогтвортой хөгжлийн зорилтод ер нь ямар оролцоотой байдгийг. За мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэхэд бол улс орнуудад ер нь дэлхийн нийтийн түвшинд бол энэ хэрэгжилтийг дүгнэх мэдээллийн их усүр нь олон янзаар гарч ирсэн. За энэ хэрэгжилтийг дүгнэх харьцуулалт хийхэд бас бэрхшээл асуудлууд гарч ирсэн учраас нүүбийн байгууллагаас за нүүбийн статистикийн хэлтсээс ер нь бол энэ тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг гаргах бол статистикийн байгууллага өндөр үүрэг оролцоотой оролцох ёстой байна гэж үзээд энэ шийдлийн хүрээнд бол статистикийн байгууллага одоо өндөр үүрэг оролцоотой оролцож байгаа. За энэ хүрээнд бол нүүбийн статистикийн хэлцээс бол 2 одоо том ажлын хэсэг байгуулсан. Энэ нь бол дээд түвшний ажлын хэсэг. За энэ ажлын хэсэг бол тогтвортой хөгжлийн зорилттой холбоотой бүх зүйлийг удирдан зохицуулах, манлайлах ийм үүрэгтэй ажлын хэсэг байгаа. За энэ ажлын хэсэг маань бол 13 дэд бүсэд хуваагдаад улс орнуудын төлөөллийг оруулсан. За манай улс бол Азийн бүсийг төлөөлж өөрийн орны дуу хоолойгоо нэгтгэж ажиллаж байгаа. За манай байгууллагаас бол үндэсний статистикийн хорооны дарга ариун заяа энэ ажилд бол идэвхтэй оролцож ажиллаж байгаа. За дараагийн нэг ажлын хэсэг бол бүс дүндээ ажлын хэсэг гэж байгаа. За энэ бүс дүндээ ажлын хэсэг бол тогтвортой хөгжлийн зорилтын тэр хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг яг мэрэгжлийн байгууллага улс орнуудаас авч нэгтгэн гаргаж байгаа. Ийм үүрэг оролтоогоор бол оролцож байгаа маа. Бүсүүдийн хэмжээнд тэр за өөрийн дотоодын одоо эдийн засаг байгаль орчны уур ажиллагааны өөрчлөлтөнд ч гэсэн Монгол улсын зөвсөр нь яг ямар ажлууд одоо эхний ээлжид хийгдэх ёстой. За бид нар мэдээж энэ тогтвортой хөгжлийн зорилтод нэгдэж орохын тулд бол бид нар өөрөө дэлхийн түвшний энэ үзүүлэлтүүдийн одоо зорилгот нэгтгэхээс гадна өөрийн үндэсний түвшинд одоо тулгамдж байгаа асуудлуудыг бол бид нар нэмж тусгах ёстой. За тэгээд хүн амжилтанд хүрэхин тулд өмнөө зорилго тавиад тэрэндээ хүрдэг шиг бас улс орнууд ингээд өмнөө зорилго тавиад ажиллавал ингээд амжилтанд хүрэх нь бол тодорхой болсон. Тэгэхээр манай улсын хэмжээнд бол нэгдүгээрт нь бол бид нар тогтвортой хөгжлийн зорилтыг удирдах институцээ байгуулах ёстой. Ямар байгууллагаар удирдуулах ингээд за хоёрдугаарт нь бол үндэсний түвшний үзүүлэлтүүдэд тодорхойлж гаргах ёстой.
За гуравт нь мэдээж хэрэгжилтийг дүгнэх мэдээлэх энэ ажлыг бол хийх ёстой. За энэ 3 ажлын хүрээнд бол манай улс нэлээдгүй ажлыг бол хийж гүйцэтгэж байгаа. За доктортой хөгжлийн зорилтын үндсний хороог бол ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. За дараа нь бол энэ яг үндсний хорооны доотлолт бол бид нар 9 ажлын хэсэг байгуулсан байгаа. Энд бол нөгөө мэрэгжлийн бодлого барьсан яамдууд, төрийн бусад байгууллагууд, за иргэний нийгмийн байгууллагууд, за тэгээд эрдэм шинжилгээ ихтэй сургуулиуд гэдэг ийм байгууллагууд ер нь энэ доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бол оролцохгүй байгууллага хүн нэгж гэж бол байхгүй. Тийм учраас энэ бүх байгууллагууд бол энэ ажлын хэсэгт оролцсон байгаа. За манай энэ ажлын хэсэг юу хийх вэ гэхээр үндэсний түвшний үзүүлэлтүүдэд тодорхойлно. За мөн их усүрт нь үнэлгээ өгнө. Энэ дэлхийн түвшний үндэсний түвшний тодорхойлоод гаргаад ирсэн байгаа үзүүлэлтүүдийн маань мэдээллийн их усүр нь ямар байгаа, байхгүй байгаа бол тэрийг яаж бий болгох юм. За мэдээж нэгдсэн аргачлал арга зүгээр гарч иж улс орон дэлхийн нийтийн хэмжээнд харьцуулагдахгүй болох учраас аргачлал арга зүгээ гаргаж мөрдүүлэх. За дээрэс нь энийг мэдээлэх, бус бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулах ийм ажлуудыг бол хийх хэрэгтэй байгаа. За 2 3 дугаар нэг том хийсэн ажил бол ер нь үндэсний статистикийн хороо бол дангаараа энэ ажлыг хийж гүйцэтгсэн байгаа. Ер нь яг энэ 241 үзүүл дээр нь үндэсний үзүүлэлтүүдийг бид нар мэдээлэхэд бэлэн байна уу? Их усүр нь ямар байгаа юм бэ? Хаанаас гарах юм? Ямар боломжууд байна уу гэдгийг энэ 2 удаагийн үнэлгээг бол үндэсний статистикийн хороо хийсэн. За 1 удаагийн үнэлгээнд нь бол нүүбийн хөгжлийн хөтөлбөр бол бидний санхүүгийн тусалцаа үзүүлж бол хамтран хийсэн байгаа. 2 дахь удаагийнхыг бол үндэсний статистикийн хороо өөрийн одоо бие даасан байдлаар аль биесний статистикаас гарах боломжит үнэлгээ хийсэн байгаа. За 4-т нь бол яам төрийн бусад байгууллагууд бол үндэсний түвшинд байх үзүүлэлтүүдэд бодлого барьж байгаа гэдэг үүднээсээ гаргаж бол сангийн яамд ирүүлсэн байгаа. За одоо бол бид нар иймэрхүү ажлуудыг бол үндэсний түвшинд хийж гүйцэтгсэн. За энэ түвшний ажлуудыг хийхэд бол бид нарт нүүбийн байгууллагын зүгээс бол ихээхэн дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа. Тухайлбал би түрүүнд дурдсан нүүбийн хөгжлийн хөтөлбөр, за нүүбийн хүн амын сан гэх мэтчилэнгийн байгууллагууд бид нар үнэлгээ хийх, за хүнээ чадваржуулах, сургалт сурталчилгаа хийхэд бол бид нар ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа. За нүүбийн суурин төлөөлөгч хүн амын сангийн бас төлөөлөгчдийн суурин төлөөлөгчдийн ярилцж байхад юу хэлжсэн бэ гэвэл Монгол улс эдийн засгийн нөхцөл байдлыг дүү сайжруулах шаардлагатай. Хоёрдугаар уур амьсгалын өөрчлөлтөнд хүлэмжийн ялгалыг багасгах зайлшгүй шаардлага байгаа ийм зүйлийг ярьж байсан шүү дээ. Ер нь тэгэхээр цаашдаа хийх одоо төлөвлөсөн нэн тэргүүний ажил гэх юм бол юу вэ? За цаашдаа бол бид нар одоо нэн тэргүүний зорилт гэх юм бол бид нар үндэсний түвшний үзүүлэлтүүдээ бол яамдуудаасаа тодорхойлоод авлаа. Гэхдээ энийгээ бас бид нар гарааны үзүүлэлт ямар байгаа одоо яг 16 онд ямар гарааны үзүүлэлтээс эхлэхий 2030 онгийн 15 жилийн хугацаанд 30 онд ямар хүрэх түвшинд хүрсэн байх юм гэдэг зорилттой түвшнээ бид нар тодорхойлох хэрэгтэй. За энэ зорилттой түвшнийг тодорхойлохын тулд мэдээж бид нар дэлхийн түвшний тэр үзүүлэлт, үндэсний түвшний үзүүлэлтүүдийг бол хооронд нь уялдуулж салбарын бодлогын баримтчгуудтайгаа уялдуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар бол дүгнэж чадахгүй болно, тийм ээ. 3-т нь бол бид нар их усүрийг нь бол тогтоох хэрэгтэй. Түрүүнж би дурдж өгчээсэн мэдээллийн их усүрийг бол олж тогтоох хэрэгтэй. За мэдээллийн их усүрийг олж тогтоохдоо даан ганц аль биесний статистик одоо бидний гаргаж байгаа аль биесний статистик, за төрийн байгууллагууд, бусад байгууллагуудаас гарч байгаа одоо статистик мэдээллүүд бол хангалттай бус юм аа. Тийм учраас энэ бидний гадна талд иргэний нийгмийн байгууллагууд дээр гарч байгаа, энэ бизнесийн байгууллагууд дээр гарч байгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд дээр гарч байгаа энэ мэдээллийг бол бид нар ашиглах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ 241 үзүүлэлт гэдэг чинь өөрөө их асар том үзүүлэлт. Тийм учраас бид нар зардал мөнгө хийх нь шаардлагадна. Тийм учраас энийг хэмнэх арай хялбар байдлаар мэдээлэл авахын тулд эдгээртэйгээ нэгт хамтарч ажил түншлэлийг бэхжүүлэх бол шаардлагатай гэсэн ийм ажлуудыг бол бид нар цаашаа хийх ёстой. За хамгийн сүүлд нь аргачлал арга зүгээ гаргаж мөрдүүлэх нэгдсэн байдлаар харьцуулах туц байхын тулд гэсэн ийм ажлуудыг бол хийх ёстой. За ярилцах үзэгчтэй энэ цаг манай студид үндэсний статистикийн хорооны статистикийн эрдэм шинжилгээ арга зүйн газрын ахлах статистикч оюун жаргал ажиллаа. За доктортой хөгжлийн зорилт 2030 одоо хүрээнд одоо Монгол улс юу хийх ёстой юм бэ гэдэг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үзэж та бүхэнд өгсөн байна. Танд өгөх баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.